Сайн бацхан үзэгчдээ төвцөг 7 хоногийн тоймтлбөр эхлэж байна. Бид төвцөг 7 хоногийн тоймтлбөрөөр энэ 7 хоногт болж өрнөсөн үйл явдлыг та бүхэнд тоомлон хүргэдэг. Ерөнхий сайд учрал бүгд найрамд Хятад ард улсын Далиан хотноо зохион байгуулагдсан Дэлхийн эдийн засгийн форумын шинэ манлайлагчдын уулзалт буюу зуны Давос уулзалтад оролцлоо. Засгийн газрын тэргүүн энэ удаагийн дэлхийн хэмжээний эндрээс эх орондоо ямар үр ашигтай ирснийг тоомлон хүргэж байна. Ерөнхий сайд дотооддоо 16 жилийн турш тасралтгүй зохион байгуулж ирсэн Монголын эдийн засгийн форумыг хөрөнгө оруулалт хийх сэдэв байхгүй үр ашиггүй зарлага хэмээн төрийн хэмнэлтийн горимд шилжүүлэн цуцаасан. Ерөнхий сайд инхүү дотоод дахь эдийн засгийн форумаа цуцаасан атлаа. Гадаадын эдийн засгийн форумыг зорьсон нь чамгүй шүүмжлэл хардлага дагуулсан юм. Монголд хийхээр ач холбогдолгүй болчихдог, гадаадд очихоор үр ашиг нь нэмэгддэг үү гэх асуултад хариулт болгон ерөнхий сайд маань эх орондоо ямар үүдтэй буцаж ирснийг тоомлон хүргэе. Швейцарын Альпийн нуруунд болдог үндсэн форум ирэх 1 жилийн дэлхийн чиг хандлага ярьдаг бол бүгд найрамд Хятад ард улсад 2007 оноос хойш ээлжлэн зохион байгуулагдаж буй зуны Давос нь маргаашийн зах зээлийг тэргүүлэгчдийг тодруулдагаараа онцлогтой. Энэ жилийн чуулга уулзалт инновацийг өргөн хүрээнд нэвтрүүлэх сэдвийн дор хуралдаж дэлхийн 90 гаруй улсын 1700-аар төлөөлөгч Далиан хотод цугларлаа. Хэлцүүлгийн төвд хиймэл оюун ухааны тесрэлт болон ногоон шилжилтийн асуудал өрнөж Далиан хот өөрөө форумын гол зааланд далайн усанд суурилсан дулааны насуус ашиглан эрчим хүчээ 30% хэмнэж үйлчилгээний тээвэртэй жолоочгүй цахилгаан болон ус төрөгчийн автобус нэвтрүүлсэн бодит жишээгээ дэлхийд дахинд харууллаа. Энэхүү технологийн асар том экосистем донд ерөнхий сайд учрал эрчим хүч үгүй бол хиймэл оюун үгүй хилцүүлэгт панелистаар оролцож Монгол улсын сэргээгдэх эрчим хүчний нөөц хүйтэн уур амьсгал дээр түвшиглэн дата төв захим дэд бүтцийг нэгдсэн экосистем болгон хөгжүүлэх байр суурь илэрхийлэн гадаадын технологийн компаниудыг хөрөнгө оруулахыг уриалаа. Айлчлалын хамгийн том бодит үр дүн Монгол улсад авчирч буй гол үүс бол цахилгаан автомашины батарей, эрчим хүч хадгалах системээр олон улсын зах зээлийн 39.2% дангаараа эзэлж, дэлхийд 9 жил дараалан тэргүүлж буй бүгд найрамд Хятад ард улсын CATL компани манай улсад стратегийн хөрөнгө оруулагчаар орж төсөл хэрэгжүүлэхээр басан явдал юм. Ерөнхий сайдын CATL компани үүсгэн байгуулагч Робин Зенте хийсэн уулзалтын үр дүнд манай улсад батарей хураагуурын дэд бүтэц түүхийд боловсруулах, эд ангийг Монголд угсрах, хаягдлыг дахин боловсруулах технологийн хамтын ажиллагаа эхлэхээр болж байна. Мөн бүгд найрамд Хятад ард улсын төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Чанта хийсэн албан ёсны уулзалтаар түүхийн эдээ түүхийг ирэн гаргадаг түүхийг хаалгах, нэмэн өртөг шингэсэн зис, хөнгөн цагаан, гангийн боловсруулах үйлдвэрийн төслүүдийг урагшлуулах шийдэлд хүрлээ. Уулзалтын бүхэ бүгд найрамд Солонгос улсын ерөнхий сайд Ким Ин Сонгтой хийсэн уулзалтаар үргэлжиж ховор металлын салбарт хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэхээр тохиров. Түүнчлэн бизнесийн эрхчлөөний тухай хууль батлагдсанаар Солонгосын Какао банк тэргүүтээ нөлөө бүхий банкуд Монголд орж ирэх боломж бүрдгийг танилцуулж 2019 оноос хойш зогсон байдалд орсон 10 аймгийн төвийн дулааны станц барих төслийг яаралтай эрчимжүүлэхээр болсон бөгөөд иргэдийн визний нөхцөлийг хөнгөвчлөх талаар харилцан ойлголцсон байна. Ерөнхий сайд учрал бүгд найрамд Казахстан улсын ерөнхий сайд Олжас Бектеновтой уулзах үеэрээ худалдааны эргэлтийг 500 сая $5 түргэх зорилтын хүрээнд Монгол Казахстаныг холбосон хамгийн дөт тээвэр логистикийн шинэ коридор байгуулах засгийн газар хоорондын хамтарсан ажлын хэсгийг шуурхай байгуулахар тогтов. Манай улсаас махноос, ноолур, арьс шир экспортлох Казахстанаас жимс хүнсний ногоо, улаан буудаа авах худалдааны урсгалыг нээхээс гадна уул уурхай, цөмийн энергийн салбарт аж ахуйн нэгжүүдийг шууд холбохоор боллоо. Ийхүү дотооддоо хэмнэлтийн горим зарлаж, уламжлалт форум цуцалсан засгийн газрын шийдвэр чамгүй шүүмжлэл дагуулсан ч ерөнхий сайдын Далианы томилолт эдийн засагт бодит үр дүнгуудыг авчирлаа. Үүний дүнд манай улсад эрчим хүчний сүлжээг тогтворжуулах CATL-ийн батарей хураагуурын дэд бүтэц, олон жил гацсан 10 аймгийн төвийн дулааны станц, бүгд найрамд Хятад ард улстай хамтарсан зис хөнгөн цагаан, гангийн боловсруулах үйлдвэрүүд, мөн Казахстан руу чиглэсэн тээвэр логистикийн хамгийн дөт шинэ коридорын төслүүд албан ёсоор хөтлөхөр болж байна. Эдгээр төслүүд хэрэгжснээр Монгол улс түүхийдээ дотооддоо боловсруулдаг үйлдвэрлэгч улс болох суурь тавигдаж, Солонгос улсын Какао банк тэргүүтээ гадаадын томоохон банкуд орж ирж санхүүгийн салбарт өрсөлдөөн нэмэгдэх, улмаар хиймэл оюун болон ногоон дата төвийн экосистемийг бүрдүүлэх асар том шинэ боломжууд нэгдэж байна. Улсын хурлын энэ 7 хоногийн чуулганы анхаарал татсан асуудлын нэг нь тамхины хяналтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл байлаа. Хүүхэд өсвөр үеийнхний никотины хамгааллаас хамгаалах зорилготой зохицуултыг зарим гишүүд дэмжсэн бол нөгөө хэсэг нь хэрэглэгчийн эрх, бизнесийн орчинд сөрөг нөлөө үзүүлнэ хэмээн үзэж хуулийн төслийн хүрээнд өргөн хэлэлцүүлэх хөрнөлөө. Хуулийн төсөлд электрон тамхи болон бүх төрлийн амт үнэртэй тамхин бүтээгдэхүүнийг хориглох, цэнэглдэг буюу задгай системтэй электрон тамхиг бүрэн хориглох, худалдааны байгууллагад тамхиг ил байршуулж худалдаалахыг зогсоох, мөн онцгой албан татварыг үе шаттайгаар нэмэгдүүлэх зохицуултыг тусгажээ. Ажлын хэсгийн зүгээс эдгээр арга хэмжээ нь хүүхэд өсвөр үеийнхнийг никотины хамаарлаас хамгаалахад чиглэж буйг онцоллоо.
Бид одоо олон улсын дуршлагын араас явж байгаа л да. Монгол улс одоо анхны ийм хууль гаргаж байгаа улс биш. Тэгэхээр олон улсын судалгаануудыг ингээ хараад туршлагуудыг хэрэгжүүлсэн цаг хугацаатай нь уялдуулаад харахад тухайн улс яг ямар зорилгыг нэгтээ тавиад байгаа юм бэ гэдгээс их хамаарч энэ бодлого явж байна. За түрүүн би хэллээ өсөр үеийнхнийг одоо энэ тамхины никотины хамаарлаас холдуулъя гэж байгаа бол бид амт өнөр гарах хамгийн үр дүнтэй юм байна гэж үзэж байна. За тэгвэл одоо тамхи татдаг насанд хүрэгчдийн хэрэглээг одоо зөв зохистой болгох илүү одоо хор хөнөөл ихтэй бодисоос бага тамхи руу оруулъя гэх юм бол энэ амт өнөрөө хорихгүй байх гэсэн ийм л бодлого юм байна. Бид одоо утаа тамхиа илүү их дэмжиж байгаа юм биш үү гэсэн ийм одоо бас шүүмжлэлүүд бас нэлээдгүй ирж байна. За тэгээд одоо энийг бол одоо их хурлын гишүүд та бүгдийн өөрсдөө одоо шийдвэрлэх ямар зорилгоор яаж ажиллах уу гэдгээл гаргаж байгаа ийм шийдвэр болох байхаа л гэж харж байна. Харин хилэлцүүлгийн үеэр зарим гишүүн уг зохицуулалт нь насанд хүрсэн хэрэглэгчдийн сонголтын эрхийг хязгаарлаж, хууль бус худалдааг нэмэгдүүлэх эрсдэлтэйг анхааруулсан юм. Тэд хүүхдийн хэрэглээг бууруулах зорилгыг дэмжиж байгаа ч үнэр амтыг хориглох, татварыг огцом нэмэгдүүлэх нь бодит үр дүнгээс илүү сөрөг нөлөө авчирч болзошгүй гэсэн байр суурийг илэрхийллээ. Хүүхдийн төлөө хүүхдийг дондолтоос сэргийлье гэд оруулж ирж байгаа энэ бол туйлын зөв. Гэхдээ хүүхдэд татахгүй байх тухай энэ зүйл заалт 21 нас хүрсэн хүнд худалдаалах тухай энэ хуульд орж ирчээд давхар вейп болон бусад тамхин бүтээгдэхүүний үнэр амтыг одоо хориглож татварыг нэлээд дээгүүр тавьж өгж байгаа нь энэ өөрөө тамхин бүтээгдэхүүний хэрэглэгчд нь тэр дундаа вейпийн хэрэглэгчд нь бол зөвхөн хүүхдүүд биш байгаа гэдгийг ерөөсөө ойлгоогүй байна. Нөгөө талд насанд хүрсэн хэрэглэгчдийн одоо хэрэглээний сонголтод хэрэглээний эрх чөлөөнд түүгээр үл барам тэдний эрүүл мэндтэй сонгох сонголтыг бас боомлж өгсөн ийм одоо нөхцөл байдал харагдаж байна. Мөн хилэлцүүлгийн үеэр зарим гишүүн тамхи бол төрөл харгалзахгүй хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй бүтээгдэхүүн учраас татвар хяналтын бодлогоо ижил үйлчлэх ёстой гэж үзсэн. Түүнчлэн хуулийн төслийн эргэн тойронд ашиг сонирхлын бүлгүүдийн нөлөө лобби байж болзошгүй талаарч шүүмжлэл өрнөсөн нь энэ удаагийн хилэлцүүлгийн гол сэдвийн нэг байлаа. Захлаан дулааны үн нэмээд татварын үн нэмжээхэд өстой гэж хашгираагүй хүмүүс тамхины үүлэн татварыг нэмхийг эсэргүүцчинь вебийг татвар нэмхийг эсэргүүцэж чинь гэнэ. Жилийн 800 орчим тэрбумын зах зээл чинь 10% тараахад чинь 80 тэрбум шүү. Хэдээр худалдаж авсан парламентын зарим гишүүдийг. Энийг бүр хэлмээр байгаа. Би цаашдаа бүр хэлнэ. Хаанаас лобби хийж байгааг мэдчихээн. Тамхины үүлэн тэр бүр сүүлийн хилцүүлгүүд харсан бүр нилээн юу санаад өрчлөө. Эн чин ирээдүйд үүсэх хор уршиг урдсан сэргийлж байгаа хууль واخгүй да. Тэрнээс татварын тухай хууль биш. Тамхи татдаг аав ээжийн тухай хууль биш. Нэг буруу зуршил аваа сурцсан хүүхэд цаашдаа буруу зуршилтаагаа л явна. Хүнийг ер нь зүрх сэтгэл нь биш дадал зуршил нь өдөрдөг гэж үг байдаг шүү дээ. Буруу дадал зуршилтаа болцоог тэрүүгээр л явна. Нэг нь дамдаа юм зуугаад тэр нь дадал болцсон хүүхэд бол цаашдаа байгаа юмны бүгдийн зуuna. Тийм учраас тамхи л авах тамхи. Нэг хуушур өнөөдөр төрийн ордны ганцд 3500 төгрөг байгаа. Нэг хуушурнаас симптом тамхитай ус гэж байж болд юм уу? Ийхүү тамхины хяналтын тухай хуулийн шинжилсэн найруулга нь энэ 7 хоногийн парламентын хамгийн их маргаан дагуулсан асуудлын нэг боллоо. Нэг тал нь хүүхэд өсвөр үеийнхнийг никотины хамаарлаас хамгаалах, тамхины хэрэглээг бууруулахын тулд хатуу зохицуулалт шаардлагатай гэж үзэж байгаа бол нөгөө тал нь татварын огцом өсөлт, амт үнэрийн бүрэн хориг нь хууль бус худалдаа, хар захын эрсдлийг нэмэгдүүлж, насанд хүрсэн хэрэглэгчдийн сонголтын эрхэд нөлөөлнө гэж байр сууриа илэрхийлэв. Иймээс уг хуулийн төсөл улсын хурлын дараагийн хилцүүлгүүдээр ямар өөрчлөлтөг батлагдах, эрүүл мэндийг хамгаалах бодлого болон эдийн засгийн үр дагаврын тэнцвэрийг хэрхэн шийдэх нь олон нийтийн анхаарлын төвд хэвээр үлдэж байна. Төрийн болон орон нутгийн өвчит компани бүтээмж Элтод байдал засаглалыг сайжруулах тухай хуулийн төслийн эцсийн хилцүүлэг энэ 7 хоногт улсын хурлын чуулганы анхаарал татсан асуултыг боллоо. Хилцүүлгээр төрийн өвчит компаниудын удирдлагын өндөр цалин алдагдaltaй ажилласан ч хариуцлага хүлээдэггүй тогтолцоо улс төрийн нөлөөлөлтөд холбоотой асуултыг гишүүд хүчтэй шүүмжиллээ. Хэлэлцүүлгийн өмнө улсын хурлын гишүүн цогтуудаар төрийн өмчит компаниудын захирлуудын сарын цалин олон нийтэд дэлгэж хамгийн өндөр цалинтай удирдлагууд 20-65 сая төгрөгийн цалин авч байгааг мэдээлсэн нь олон нийтийн анхаарлыг татав. Тухайлбал Эрдэнэс Монгол компани гүйцэтгэх захирал 64.9 сая, Эрдэнэс Critical Minerals 44 сая, төрийн үнэт цаасны хэвлэл 38.3 сая төгрөгийн цалин авч байгаа бол эрчим хүч болон бусад төрийн өмчит компаниудын захирлууд ч 20-30 сая төгрөгийн цалинтай байгааг тэрээр онцолсон юм. Үүний дараа хуулийн төслийг хэлцэх үеэр төрийн өмчит компаниудын удирдлагууд үр ашиггүй ажилласан ч өндөр цалингаа хэвээр авч бодит хариуцлага хүлээдэг
мэдэггүй тогтолцоог өөрчлөх шаардлагатай гэсэн байр суурийг гишүүд илэрхийллээ. Ялангуяа их хэмжээний алдагдлаа ажиллаж байгаа эрчим хүчний салбарын төрийн өмчит компаниудын удирдлагын цалин бүтээмжийн асуудлыг шүүмжилж төрийн өмчийг илүү үр ашигтай удирдах шаардлагатайг онцлсон юм. Маш өндөр цалин авдаг. Тэгээд тухайн гүйцэтгэх захирлын авж байгаа цалин нь өөрөө тухайн жилийнхэн яг үндсэн төлөвлөгөөгөө биелүүлсэн үү, тухайн компани үйл ажиллагаа хэрхэн сайжирсан бэ гэдэгт нь хяналт үнэлгээ дүгнэлт хийхдэггүй явсаар байдаг. За тэгээд гүйцэтгэх захирлын сонгуул шалгуулалт нь өөрөө ил тод байх ёстой боловч дутуу. За туузын гишүүд нь бас дутмаг. Би туузын гишүүдийн эрчим хүчний салбарт байгаа туузын гишүүдийн мэдээллийг авахар бүх компаниуд руу албан бичиг ирүүлсэн ч 12 газраас бусд нь хуулийн хугацаанд туузын гишүүдийнхаа мэдээллийг өгөхгүй байгаа. Тэгэхээр ямар том хаалттай байгаа вэ гэдгийг эндээс харагдаж байгаа юм л да. Мөн төрийн өмчит компаниудыг улс төрийн томилгоо, сонгуулийн санхүүжилт, ашиг сонирхлын сүлжээтэй холбоон ашигладаг гэх асуудалж хилцүүлгүйгээр хөндөгдлөө. Зарим гишүүн төрийн өмчит компаниудыг сонгуулийн менежерүүдийн органдаг газар, улс төрийн санхүүжилтийн бааз болсон гэж дүгнэж татан болгох, нэгтгэх компаниудын жагсаалтыг ил тод танилцуулахыг шаардсан юм. Тэгээд энэ нэг төрийн өмчит компаниуд гэж үнэндээ одоо баг ан гэлтгүү манайхаа өөрснөө ч баг ойлгож байгаа шүү гэлээ. Нэг нөгөө хэлэхэд сонгуулийн менежерүүдийн одоо орогндог үүр уурхай гэж одоо жоохон хатуу хэлвэл нэг юм болцсон байгаа. За тэгээ зогсохгүй тэр одоо төрийн өмчит компаниудаараа дамжуулж дараагийнхаа сонгуулийн бас мөнгийг бэлтгэдэг. Нэг юм бааз суур шахан болцсон. Хатуухан хэлэхэд Энэхүү төрийн өмчит компани засаглалын шинжилгээг тойрсон хилцүүлэг зөвхөн шинэ хууль батлах асуудлаар хязгаарлагдсангүй. Харин төрийн өмчийг хэрхэн удирдах байгаа, төсвийн мөнгийг хэрхэн зарцуулж байгаа, удирдлагуудын өндөр цалин бодит үр дүнтэйгээ нийцэж байгаа эсэх зэрэг олон жилийн турш хоримтлагдсан асуудлыг дахин сөхөв. Улсын хурлын гишүүн цогтуутрын дэлгэсэн цалингийн мэдээлэл гишүүдийн шүүмжлэл нь төрийн өмчит компаниудын ил тод байдал, хариуцлагын тогтолцоог шин шатны гаргах шаардлагатайг дахин санууллаа. Харин батлагдах гэж буй шинэ хууль энэ тогтолцоог бодитоор өөрчилж төрийн өмчийн үр өгөөжийг иргэдэд хүргэж чадах эсэх нь цаашдын хамгийн том шалгуур хэвээр үлдэж байна. Ирэх ерөнхийлөгчийн сонгуульд удахад бүтэн жилийн хугацаа дутуу байгаа ч улс төрийн гол тоглогчид болох Монгол Ардын нам, Арс намын хувьд их сунгаа аль хэдийн албан ёсоор эхэллээ. Саяхан улс орон даяар болж өнгөрсөн орон нутгийн нөхөн сонгуулийн үр дүн хоёр намын хувьд ирэх том тулааны өмнөх бодит тандан судалгаа том сануулга боллоо. Ардчилсан намын дараа цогт гэрэл өчигдөр мэдээлэл хийж, ерөнхийлөгчийн сонгуулийн дотоод сунгааг албан ёсоор эхлүүлж байгаагаа зарласан. Ирэх даваа гарагаас эхлэн 10 хоногийн хугацаанд нэр дэвших сонирхолтой гишүүдийн хүсэлтийг цахимаар нээлттэй авахар болсон байна. Тэд үүнийгээ урт хугацааны бодлого, оролцооны шудраг байдлыг хангах алхам гэж тайлбарж байгаач. Хүшигний ард өөр дүр зураг харагдаж байна. Саяхны нөхөн сонгуулиар Ардчилсан нам нийт 46 мандатаас ердөө 17-г авч, аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын бүх суудлыг алдсан. Намын гишүүд нь дотооддоо хариуцлага нэхэж, Сүхбаатар дүүрэгт намын дүрмээ зөрчсөн маргаан дэгдэж, дарга нь анхан шатанда хүчгүүдэж байхад ийхүү эртэж сунгаа зарсан нь ялагдлаа мартагнуулах, олонний анхаарлыг өөр зүгт чиглүүлэх гэсэн тактикууг их хардлагыг дөрүүлж байна. Түнчлэн хараат бус судалгаагаар манай рейтинг өндөр байгаа ч Монгол Ардын нам мөнгөөр төрийн бүтцэн сүлжээгээр лувирдчихлаа гэж тайлбарж байгаа нь Ардчилсан намыг улам вакуумжуулах эрсдэлтэйг судлаач сануулж байна. Ардчилсан намын улс төрийн зөвлөл хуралдаж 2028 оны улсын хурлын сонгуульд бэлтгэх ажлын хэсэг буюу сонгуулийн стратегийн байгуулсан 2 жилийн өмнөөс 24 сарын өмнөөс энэ ажлыг зохион байгуулалтанд орох бас бид нэр дөрмийн зохицуулалт заалттай энийгээ бас өнөөдөр зохион байгууллаа. 2 жилийн өмнөөс буюу 24 сарын өмнөөс нэр дэвшигчдийнхээ сонирхлыг илэрхийлүүлж буюу одоо ирэх даваа гарагаас эхлээд 6 дугаар сарын 29-ээс 10 хоногийн хугацаанд улсын их хурл 28 оны улсын их хурлын сонгуульд нэр дэвших сонирхол бүхий Ардчилсан намын гишүүд, үндэсний бодлого хорооны гишүүд 28 оны улсын их хурлын сонгуульд нэр дэвших сонирхлоо илэрхийлэх үйл ажиллагааг эхлэхээр болж байна. Мөн энэ үйл ажиллагааг өдөртөн зохион байгуулах сонгуулийн стратегийн байгууллага гэдэг дүрмийн байгуулагдаж үйл ажиллагаа 15 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр сая сунгагдлоо баталгаажлаа. Нөгөө талд нөхөн сонгуульд 56.5% санал буюу 26 мандат авч ялалтаа баттгсан Монгол Ардын намынхан баяртай байна. Намын ерхий нарийн бичгийн дарга Содбаатар үүнийг ард түмний бодит итгэл гэж дүгнээд ирэх ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх хүнээ намын анхан шатны байгууллага ард иргэдээс асууж шийднэ гэдгийг мэдгдлээ. За бид бүхэн ирэх оны ерөнхийлөгчийн сонгуульд парламент судалтай улс төрийн хүчнүүд нэр дэвшүүлдэг. Энэ агуулгаар Монгол Ардын нам ерөнхийлөгчийн сонгуульд одоо оролцсон. Ерөнхийлөгчийн сонгуульд оролцохдоо бид нэр дэвшигчийг хэрхэн
нэр дэвшүүлэхөө гэдэг асуудлыг намын удирдлагын төвшөнд, өдөр зөвлөлийн төвшөнд ярилцж байна. За ардын намын энэ удаагийн ерөнхийлөгчийн сонгуульд бол ард түмэн ямар одоо ерөнхийлөгчийг хүсэж байгаа юм, хэнийг нэр дэвшүүлэхийг хүсэж байгаа вэ гэдэг дээр илүү төвлөрж ажиллах зүйтэй гэж үзэж байна. Энэ агуулгаараа ард түмнээс намынхаа анхан шатны байгууллагаас ард иргэдээс асууж иж нэр дэвшигчээ тодруулах ийм арга гаргачлалыг, ийм одоо хэлбэрийг сонгож байгаа гэдгийг хэлэх зүйтэй. Ер нь бол 6 жилээр сонгогддог үндсэн хуулийн заалтаар 6 жилээр сонгогддог ерөнхийлөгчийн институт бол сонгогдоод улс төрийн намаас гишүүнчлэггүй болдог тийм ээ. Төрийн тэргүүнийг сонгодог энэ сонгуульд бол их их ачаал өгдлөө өгж байгаа. Тийм учраас бид нар холбогдох судалгаанууд хийж ард иргэдээс асууж ард иргэдийн хүсэн хүлээж байгаа тэр нэр дэвшигчийг ардын нэг өөр дээр нэр дэвшүүлж ард иргэдэд санд болгоно гэдгийг хэлье. Ард түмнээсээ асууна гэдэг энэ үг чихэнд наалдацтай ухаалаг поп нүүдэл мэт боловч сэтгүүлчийн өнцгөөс харвал энэ нь намын удирдах зөвлөл өөрсдөө нэр дэвшигчээ тохиролцдог хуучин жишгийг хаалж ард түмэн захиасан гэх сэтгэл зүйн давуу талыг үүсгэх нь эх жилийн том тулааныг эртнээс удирдах тактик гэлтэй. Өөрөөр хэлбэл хэнийг ерөнхийлөгчд дэвшүүлэхэд дотооддоо хэдийн зурчихсан атлаа түүнийгээ бүх нийтийн санал асуулга эсвэл олон нийтийн тандалт нэрээр халахвчлан хууль ёсны болгож харагдуулах улс төрийн пиарч байж болох юм. Энэ ардсан намын дотоод зодон бодлоноос залхсан дундын сонгогчдын саналыг эртнээс хамах гэсэн улс төрийн том бодлогч байж болох талтай. Гэхдээ хоёр намын удирдлагуудын өөрсдийнх нь дурдж буй бодит судалгаагаар Монгол Ардын нам 19.6, ардчилсан нам 16.7% рейтингтэй байна. Хамгийн гол нь альч намыг дэмжихгүй гэх массын хувь маш өндөр хэвээр байна. Иймээс сонгуулийн дүнгээ судалгаанаас зөрлөө гэж гомдлож суугаа ардсан намч нөхөн сонгуулийн ялалтандаа бялуурч ард түмэн гэж попорч буй Монгол Ардын намч аль аль нь төөрөглөөсөө салах хэрэгтэйг энэ 7 хоногийн үйл явдал харууллаа. Арчсан нам дотоод шинжилгээ жинхэнэ утгаар нь хийж чадах уу? Монгол Ардын нам амлалтаа биелүүлэх үү гэдгээс эх жилийн ерөнхийлөгчийн сонгуулийн өнгө шалтгаална. Торгоны замын Тэмэнжингийн цаваа олон улсын аялал Монгол улсыг зорин хөдөллөө. Монгол Ардын намын мөрийн хөтөлбөрийн биелэлд 29.6% та гарчээ. Хүн намын зөвлөл тэтгэврийн реформтой холбогдуулан байр сууриа илэрхийллээ. Улсын төсвийн алдагдал 1.4 их 80 төгрөгт хүрч жилийн төлөвлөгөөгөө давлаа. Орон нутгийн иргэдийн төлөөлөгчийн хурлын нөхөн сонгуулиар Монгол Ардын нам нийлбэр дүнгээр 56.5% ялалт байгууллаа. Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлийн ерөнхийлөгчөөр Нинж Жамд сонгогдлоо. Ерөнхийсэд учрал зуны давс чуулга уулзалтад оролцлоо. Газрын тос дамжуулах хоолойн төслийн гүйцэтгэл 90% хүртлээ. Хаул дүүрэг нийслэлийн хэмжээнд анхудаа $24 цахим үйлчлэгээний төвтэй боллоо. Улсын хурлын дарга Бямцогт олон улсын валютын сангийн ажлын хийсгийг хүлээн авч уулзав. Нийслэлийн 2026 оны төсвийн тодотголыг баталлаа. Ерөнхий сайд учрал бүгд найрамдах хятад ард улсын төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Жантай хоёр талын уулзалт хийлээ. Төрийн далбааны өдрөөр 8500 гаруй алба хаагч 90 гаруй цэргийн техник оролцсон ёслолын жагсаал болно. Монгол банк бодлогын хүүг 12% хэвээр хадгаллаа. Бурхан халдуу хайрхны тэнгэрийг таах төрийн тахилга боллоо. Улсын хурлын дарга Бямцогт нэгдсэн үндэсний байгууллагын суурин төлөөлөгчийг хүлээн авч уулзлаа. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчийн хурлын 4 төлөөлөгч нийслэлийн өмчөд компаниудын удирдах зөвлөлөөс чөлөөлөгдлөө. Ардчилсан нам оюу толгой ногдол ашиг ба ашигт малтмлын хуулийг шүүмжиллээ. Монголын үйлдвэрчний эвлийн холбоо нийгмийн даатгалын багц хуулийн төслийг эргүүлэн татахгүй бол салбар бүрт ажил хаял зарлана гэдгийг мэдээллээ. Даншиг наадмын үеэр хоол үйлдвэрлэл үйлчилгээний 170 гаруй зэв ажиллана. Та бүхэнд төвцөг 7 хоногийн таймлбарыг хүргэлээ. Анхаарлаа хандуулсанд баярлалаа. Баяртай.